Сайн мэцхан уу ирэх мөндөд үзэгчдээ сонсогч нараа сэтгэл зүг зүгээр биш зөвөр ойлгоё юурайтай мета подкастын маань 4-р дугаар инх эхлэхэд бэлэн болсон байна. За өнөөдрийн дугаарт зочноор оролцож байгаа. Мета сэтгэл судлалын хүрээлэнгийн сэтгэл зүйч Донжил ам байна. За өнөөдрийн подкастын сэдэв маань болохоор хүүхдийн сэтгэл судлал болон хүүхдийн сэтгэл зүйн зөвлөгөөний талаар ерөөхдөө ярилцах байгаа. За тэгээд хамгийн эхлээд зочныхоо ажлын туршлага одоо хэдэн онд ямар сургууль төгссөн бэ гэхлээр талаар нь ярилцж эхлэе. За би 2015 онд хүмүүнлэгийн ухааны их сургуулийг behavior судлалын ангийг төгссөн. За тэгээд өгсөн цагаас хойш хамгийн анхны ажлын байр маань болохоор хүүхэд хамгааллын 108 утасны дэргэдэх хамгаалах байранд анх ажиллаж агаад дараа нь бас Лантон дохио төрийн бас байгууллагын дэргэдэх хамгаалах байранд ажиллаж агаад 2019 оноос мета сэтгэл судлалын хүрээлэнгээ байгуулагдах цагаас нь эхлээд энд ажиллаж байгаа. Ер нь бол хүүхдтэй илүүтэй ажилладаг байгаа. За тэгвэл яагаад хүүхдийн сэтгэл зүйн зөвлөгөөг илүү сонгосон бэ? Хүн болгонд магадгүй өөрийн гэсэн онцлог байдаг бах тий. Тухайн нэг ажлыг хийхэд тэгээд илүү тохирох юм шиг надад санагддаг. Дээрээс нь яг миний өөр юм сонирхол илүүтэй хүүхдтэй ажиллахыг өөрөө илүү үздэг. За тэгвэл тань дээр одоогоор бол актив ажиллаж байгаа тийм ээ, хүүхдүүд сэтгэл зүйн зөвлөгөө бол өгч байгаа. Мета сэтгэл судлалын хүрээлэнд ажиллаж байгаа тийм ээ. За тань дээр хөвчлэн хэдээс хэдэн насны хүүхдүүд ирдэг вэ? За хүүхэд гээд үзэхээр яг хуулиараа 18 хүртэлх насны хүүхэд гэж үзнэ гэж үздэг шүү дээ. Гэхдээ яг миний хувьд яг над дээр ирдэг хүүхдүүд нь 6-аас 14 настай хүүхдүүд байдаг. Тэнгүүд илүүтэй бас яг 12 насны хүртэлх насны хүүхдүүд. Тэр дундаа арай илүү их тоо эзэлдэг. 6-аас 13 гэхээр 1-ээс 6 7 дугаар ангийн хүүхдүүд ирдэг байна шүү дээ. Ер нь бол хүйсийн хөв дээр тэгш байна уу? Эмэгтэй эрэгтэй хүүхдүүд. За ер нь бол яг тэгш баха. Гэхдээ яг одоогийн байдлаар бол яг одоо ингээд над дээр ирж байгаа хүүхдүүдийг харьцуулаад үзэх юм бол ихэнх хувь нь эрэгтэй хүүхдүүд ажиглагдаад байгаа. Тэдгээр хүүхдүүд ер нь бол хөвчлэн эцэг ихэн сэтгэл зүйн зөвлөгөө авъя гэж бодож авчирч байна уу? Жох хүүхдүүд болохоор ер нь эцэг эхнэр нь баг авчрах байх тий. Зарим тохиолдолд хүүхдүүд маань нөгөө би сэтгэл зүйчтэй уулзмаар байна гэд хит хитэ удаа өөрийгөө илэрхийлсний үндсэн дээр ээж аав нь авчирч байгаа тохиолдлууд бас нэлээдгүй байгаад байгаа. Одоо хөгжлийнхээ онцлогийг дагаад хүүхдүүд чинь нөгөө айгүй өөрийгөө ухамсарлцсан хүүхдүүд байгаад байгаа шүү дээ. Нөгөө талаасаа болохоор нөгөө сургуулийн сэтгэл зүйч аль эсвэл одоо багш нарын зөвлөгөөгөөр эцэг их нь авчирдаг. За тэгвэл ихтэй ямар хүүхдүүд тань дээр ирдэг вэ? Ямар асуудалтай хүүхдүүд ирдэг вэ? Заавал асуудалтай хүүхдүүд ирдэг гэсэн үг үү? Хүүхдийн сэтгэл зүйн зөвлөгөөнд? За яг сэтгэл зүйн асуудал гээд үзэхээр ер нь бол заавал нөгөө асуудалтай байх бас алавгүй. Яагаад тэгэхээр ер нь тухайн хүүхдийн маань хөгжлийн онцлог нь ер нь хэвэн байна уу тий? Нийгэмшлийн хувьдаач тэр сэтгэл зүйн хувьдаач тэр танин мэдгүй хувьдаач тэр яг насандаа тохирсон хэвийн хөгжил явагдаж байна уу үгүй юу гэдгийг нь чеклэхийн тулд авчирч болдог. Нөгөө талаасаа ер нь бол ирээдүйд гарах ямар нэгэн эрсдэл байна уу үгүй юу. Тэгээ цаг алдахгүйгээр одоо яг юун дээр нь анхаарчвал зүгээр вэ гэдэг зорилготойгоор авчирч болдог. Нөгөө талаас болохоор яг одоо ямар нэг асуудал үүсэж байгаа учраас буюу одоо нийгэмшигт нь суралцахуйд нь өөрийгөө илэрхийлэх байдалд нь тодорхой хэмжээнд яг асуудал үүсэж байгаа тохиолдол учирдаг. Эцэг эхчүүд гэсэн ерөнхийдөө бол тийм зорилготой байна уу? Тий. Ер нь бол тийм. Одоо яг намайг анх одоо оюутан болж байхад бол яг ингээд хүмүүс сэтгэл судлаа. Тэр чи яг юу юм? Гэхдээ чи тэгээд төгсөөл нийгмийн ажилтан болох юм шүү. Тэгэл нэг хөгжлийн яасан ийсэн гэл те. Яг чи яг юу их гээд байгаа гэдэг хүмүүс айгүй их байдаг байсан. Одоо бол харин тэр үетэй харьцуулахад 10 жилийн дотор энэ салбар яаж хөгжиж болж байгааг хүмүүс бас үүнийг яаж хүлээж авч байгааг харахад ер нь бол асар их юм өөрчлөгдсөн байгаа. Зөв. Тэн дээр хөвчлэн 6-аас 13 насны хүүхдүүд хөвчлээ ирдэг. За тэгвэл тэдгээр хүүхдүүдийн одоо насны онцлог нь яг юу ажиглагддаг юм бол?
Насны онцлог гэхээр за намрын хувьд бол яг яадаг вэ гэхээр яг тасан цогцгоо асуудалтай хүмүүс асуух хэрэгтэй. Дөнгөж Бас нөгөө сургуульд ороод улирлаас хамаардаг байх юм шүү тийм дээ. тэгэж хийж болно. Тийм тэгээд яг бага ангийн аль эсвэл нөгөө нэг шилжилт хийж байгаа нэг юм дасан зохицохын асуудал үүсээд байгаа хэлбэрүүд асар их ирдэг. Яг ингээд нийтлэхээр наваад үзэх юм бол. За нэгдүгээр ангийнхан бол яг юу вэ гэхээр нөгөө нэг цэцэрлэгийн наснаас яг сургуулийн нас руу шилжиж байгаа үе шүү дээ. Ер нь бол тасан зохицохын асуудлаар нь ангилж харж болох тийм байна. Цэцэрлэгээс сургууль руу орж байгаа тэр шилжилтийн үед юм дунд ангийнхан яг нэг юм 4-5 ч юм. Эсвэл ингээд сургуулаас холж байгаа яг зөв асуудлууд бас гарч ирдэг байх нь шүү дээ. Дасан зохицох гэдэг нь ерөөдөө ямар асуудлыг хэлж байгаа юм бол? За дасан зохицох гэдэг нь тухайн нэг шинэ орчин нөхцөлд ороод тодорхой нэг хугацаанд тэр чинь бол дасан зохицох гэж хугацааг бол зарцуулж байгаа тийм үү? Одоо би энэ одоо хүрээлэлд хэрхэн яаж бие авчих уу? Энэ хүрээлэлд ер нь яг яаж байх ёстой энэ хүрээллийн одоо дүрм журм нь яг юу юм гэдэг зүйлүүдэд ингээд нэг дадах хугацаа байгаа тий. Тэгэнгүүт яг тэгж чадахгүй байгаа нөхцлүүд. Одоо жишээлбэл найзтай болж чадахгүй байдаг хэлбэрүүд ч юм уу. Одоо харилцаанд өөрийгөө илэрхийлж чадахгүй байгаа хэлбэр. Түүний цаана магадгүй төгшүүр эсвэл айдсан асуудал хөвчлэн байдаг. За дараагийн асуулт маань хүүхдийн сэтгэл зүйн зөвлөгөөний онцлог нь яг юу байдаг вэ? Хүүхдийн сэтгэл зүйн зөвлөгөөний онцлог гэхээр хүүхэд ер нь насанд хүрчээс угаараа ялгаатай вэ гэдэг зүйлийг харж үзэх гэдэг нь шүү дээ. За хүүхэд гэдэг бол өөрөө маш одоо мэдрэмтгий, эмзэг тийм байдаг. Жишээлбэл насанд хүрчийг ингээд аваад үзэх юм бол тодорхой нэг юм хэв маягт орцсон гэх юм уу ингээд нэг юм хэлбэрчсэн хэлбэр байх гэдэг шүү дээ. Хүүхэд бол хараахан тэгээгүй байгаад байдаг. Тодорхой хэмжээний тийм хэлбэржилт бол байгаа л да. Тэгээ одоо эцэг эхийн нөлөө ч гэдэг юм уу, урчны нөлөө ч гэдэг юм уу, ер нь хэдэн настай хүүхэд вэ гэдгээсээ эргээд тухайн хүүхэд яг өөрөө өөрийнх нь нөгөө бие төлөвшил гэж байгаа тий. Тэр зүйл нь ер нь яг тэр явсан бэ гэдгээсээ ялгаатай байж болно. Гэхдээ яг нийтлэг зүйл нь юу гэхээр хүүхэд өөрөө таныг хараад бүх зүйлийг нь уншиж яадаг. Тийм эмзэг, мэдрэмтгий, маш ухаалаг байдаг. Нөгөө Жон Локийн нөгөө табула раса гэдэг шиг тийм. Яг хүүхэд бол яг цагаан цаас байдаг. Одоо хүний хөгжилчин за 18 хүрлээ гэж бодъё. 18 хүрнэ. За тэгээ 21 нас хүрнэ, 25 нас хүрнэ. Бүгийн бүх хөгжил гүйцэн, тархины хөгжил ч гэсэн гүйцэн. Тэрнээс хойш доктортойгоо барина. За тэгээд тэдэн наснаас хойш одоо илүү унж эхлэн, хуучирч эхлэн ч гэдэг юм уу тийм. Би организм одоо бизнес солилцоо удаашрч эхлэн гэдэг. Одоо тэр хүртэл одоо 25 нас буюу одоо бие гүйцэтгэл биеийн хөгжилтэй тултал нь одоо бүх хөгжил саадгүй явах тэр замыг нь л ерөөхдөө бодолцох хэрэгтэй болж эхэлж байна гэсэн үг тийм ээ. Тэр хүртэл саадгүй явуулахын тулд одоо хүүхдийн сэтгэл зүйн зөвлөгөө гэдэг зүйл гарч ирсэн гэж ойлгож байна шүү дээ тийм ээ. За тэгвэл таны сэтгэл зүйн зөвлөгөөний арга техникүүд яг юу гэдэг вэ? Хүүхд дээр ажиллахдаа ерөөхдөө ямар арга техникүүдийг илүү ашигладаг вэ? Ер нь таны хувьд бас тэгээд ерөөхдөө хүүхдийн сэтгэл зүйн зөвлөгөөнд ямар арга техник байдаг гэдэг талаар. Зөв. Тэрнээс өмнөх асуулт дээр бодож ирсэн юм хэлчихөө. Одоо жишээлбэл одоо 12 хүртэлх насны хүүхэд ерөнхийдөө нэг юм хөөрхөн дээр байдаг байхгүй. Тэр нь яг юу вэ гэхээр яг энэ 12 хүртэлх наснд хүүхэд бие л өөрчлөгдчих юм бол бие л илүү хичээчих юм бол ээж аав бусад хүмүүс бүгдээрээ ингэж өөрчлөгдчихнө үү гэдэг нэг тийм гэгээлэг цагаахан ийм ойлголттой байждаг. Тийм учраас яг 12 хүртэлх насны хүүхдтэй ингээд суур нэг зүйлийг нь одоо өөрчлөх хэрэгтэй бол өөрчлөөд ч юм уу тий арай нэг юм өөр өнцгийг үүсгэхэд арай амар байдаг. За 13 нас гэдэг юм бол бидний нөгөө нэг ээж автагаа тэрсэлддэг яг нэг юм асуудал үүсгээд идэг үе буюу одоо дахин төрөлтийн үе сэтгэл зүйн хувьда буюу бидний хамгийн сайн мэдэх нөгөө шилжилтийн нас эхлээд байгаа юм. Яг тэр үеэс эхлээд би хинбэ? Өмнө нөгөө ээжийн яриад байсан би, аавын намаа гэж ойлгуулж байсан би, багшийн намаа гэж хэлээд байсан би өөр юм биш үү? Гэт дахиад шинээр өөрийгөө одоо хайж эхэлдэг. Тэгээд энэ хүртэлх насанд тухайн хүүхдэд нөгөө өөрөө өөртөө зөрчилдөх ямар нэг ойлголт байхгүй байх тусмаа өсвөр наснда асуудалгүй цаашаа хөгжлөн явуулдаг. Хэрвээ энэ үед би ч муу юм шүү ч юм уу те аль эсвэл би чи ер нь нэг жоохон бүтггүй гар юм шүү. Гэ нэг юм нэг жоохон сөрөг өөрөө өөрийнх нь одоо би хинбэ дээр
нэг юм Өөр сөрөг үнэлэмжтэр нэг жоохон үнэлэмжлэр тийм зүйл орчих юм бол нөгөө дотоод зөрчил гэдэг зүйл үүсдэг. Тэгээд сүүлийн үед нэг физер нэг юм яваад байсан шүү дээ. Одоо 6 хүртэлх насндаа та тий хүүхэддээ юу хүснээ хэлж болно. Сайн зүйлийг ч хэл чи юм уу гэдгээ ч хэл. Юу ч хэлсэн тэр хүүхэд таны хэлсэн болгоныг чинь яг шингээгээд яг тэргээр чинь өсөж ургах болно. Тэгэнгүүт 6 хүртэлх насны хүүхэддээ тий чи яасан муу юм бэ? Ч юм уу. Чи өстө арчаагүй штэ гэдэг энэ үгийг ерөөсө хэлж болохгүй байгаа. Миний хөө арчааг байж болохгүй шүү. Тэгээ арчааг гэж юу чи. Тий. Тэгэнгүүт энэ нь өөрөө нөгөө 6 хүртэлх наснд бидний би хинбэ гэдэг тэр нэг концепт дотор ингээ кодлогдчиход байгаа байхгүй. Тэгэнгүүт тэрнээс болоод нөгөө ирээдүйд ямар нэг байдлаар одоо сурах сэтгэлж тэр амьдрах сэтгэлж тэр нэг юм гадаад зүйлээс ингээ нөхцөлждөг одоо хамааралтай болчих юм шүү дээ. Одоо дотоод сэтгэл байх юм бол тэр ингээд нэг юм өөрийгөө хамгаалах механизм гэдэг юм уу? Тахлаа ингээд айгу зүг явах гэдэг шүү дээ. Гэтэл нөгөөх нь гаднаас байх юм бол 12 хүртэлх наснда би өчнөө хичээгээд те өчнөө мундаг сурсан ч гэсэн би дотор хоосон байгаа байхгүй юу? Тэгмүүд яг тэр үеэс нэг иймэрхүү унталт төрчлүүд нь эхэлдэг учраас ялангуяа 6 хүртэлх насны хүүхэдтэй 12 хүртэлх насны хүүхэдтэй өөрөө өөрийнх нь талаар нэг юм сөрөг ойлголтыг өгөх зүйлийг битээ хэлээч гэдэг зүйлийг яг хэлмээр санагдаад яг тэр үед хэлсэн тэр зүйлүүд нь хүүхдийн цаашдын хөгжилд нь асар төрчил үүсгэж байдаг. За арга барилын хувьд гэх юм бол хүүхдийн хувьд нөгөө насан туршидээс ялгарах маш том зүйл нь өөрийгөө илэрхийлэх байдал нь маш хязгаарлагдмал байдаг. Жишээлбэл яг үгээр, өгүүлбэрээр айгүй философик байдлаар ч юм уу тий гүн утгаар хүүхэд ерөөс өөрийгөө илэрхийлж чаддаггүй. Тийм учраас аль болох нөгөө тусгалын аргуудыг бид нэр ашигладаг. Тусгалын арга гэдэг нь ямар вэ? Тусгалын арга гэдэг нь одоо метафор картын аргууд байна. Тусгал гэдэг нь тухайн нэг юм бит зүйлээр өөрийнхөө дотоод ертөнцийг тусгаж гаргаж байгаа хэлбэр. Жишээ нь одоо тоглоом засал байж болж байна, нисэн засал байж болж байна. Бидний ашиглаад байдаг олон төрлийн нөгөө картууд байж болж байна. Гадны ямар нэг хэрэглэгдэхүүн ашиглах юм тий. Окей. За тэгвэл таны ихэвчлэн хүүхдийн сэтгэл зүйн зөвлөгөөнд ашигладаг тийм хэрэглэгдэхүүнүүд юу байдаг вэ? За мэдрэмж сэтгэл хөдлөлийг илэрхийлдэг тэр катека карт маань байна. Энэ робот гэдэг карт маань байна. Хүүхдээ өөрийнхөө дүрийг бүтээдэг одоогийн бие, ирээдүйн бие, өнгөрсөн байсан бие ч гэдэг юм уу те. Яг энэ нь өөрөө бас яг ийм тусгалын аргуудын маань хэлбэр юм уу? Энэ бүхнийг арай илүү одоо боловсронгуй гэх юм уу, арай илүү амар хэлбэр болгосон зүйл нь одоо элсэн засал, тоглоомын засал байгаа юм. Тэр нь яг юу вэ гэхээр яг бэлэн энэ өрөөнд дүүрэн байгаа тоглоомуудаар дамжуулаад өөрийгөө одоо сэтгэл зүйн байдлаа эсвэл би одоо өөрийгөө ингэж юу гэж бодоод байдаг хаана бахтай би яг ямар мэдрэмжийг авдаг гэдэг зүйлүүдээ битээр ингээд илэрхийлж болдог. Энэ хэлбэрийг бид нэр ашигладаг. Тоглоомын заслын өрөөнд орж үзсэн л дээ. Тэгээд гоё юм байлаа. Багада тоглох хөсдөг байсан. Чим бүх тоглоомнууд нь ингээд амар гоё өрөөстэй. За тэнд нэг гоё жижиг ингээд майхан шиг те зүйл байж ах жишээ. За тэгээд амар гоё илсэн. Тэгээд би бол анх удаа орж үзээд би бол бүгднгээр нь тоглож үзхийг л ерөөхдөө хүсчихсэн амар гоё санагдчихсан л та. Тэгээд энэ тоглоомын заслын ерөөхдөө онцлог нь яг юу юм бол яг яаж хэрхэн явагддаг үйл ажиллагаа юм бол тоглоомын заслын онцлог болоод хэрхэн явдаг гэхээр оруулаад тоглоулаад байд юм уу? Тийм гэдэг зүйлээ шүү дээ тий. Зөв ингээд тоглоал тэндээс нь одоо яг юу ажиглана гэж тий. Тоглоомын засал болоод элсэн заслын гол чухал зүйл нь юу вэ гэхээр нэг юм хязгаартай орчинд тэгсэн хэрнээ энэ эрхчлөөг нь олгоод байгаа хэлбэр. Тэгэхээр хүн ер нь амьд амтан тий эрхчлөө гэдэг зүйл асар чухал шүү дээ. Би чинь байж болох юм биш үү гэдэг мэдрэмж. Би юу ч хэлсэн энэ чинь хүлээн зөвшөөрөх юм биш үү гэдэг энэ мэдрэмж. Энэ маань өөрөө яг хүүхэд өөрөө байх тэр дотоод одоо ертөнцийн сэтгэл хөдлөл мэдрэмжийг нь одоо хөгжүүлэх том орон зай болдог.
Тэгвэл магадгүй зүгээр элсэн цэцлийнхаа одоо талаар бас ерөнхий мэдээллийг өгөх хэрэгтэй юм болов уу? Тий. Аа. Болгүй яхаа тий. Болно. Аха. За элсэн цэцэл нь болохоор үүсэл хөгжлийнх нь хувьд аваад үзэх юм бол нэгдүгээрт одоо Карл Юнгийн аналитик онол дээр суурилдаг. Нөгөө талаас Маргарет Лоуенфельдийн дэлхийн техник гэдэг алдартай нэг юм тоглоомын засал байдгийн. За тэр дээрэс нь яг одоо элсэн цэцлийг ингээд зохиосон элсэн засал гэж ингээд нэрлэж гаргаж ирсэн хүн нь болохоор Дора Калф гэдэг Швейцарын эрдэмтэн байдаг. За тэгээд энэхүү Дора Калф гэдэг хүн маань хүнд яагаад энэ элсэн засал асар их таалагдсан бэ гэхээр хүн маань өөрөө бас ингээд зэн буддизмыг асар их сонирхдаг хүн байсан байгаа байхгүй юу. Тэгэнгүүт яг зэн буддизмын яг үндсэн философи нь өөрийнх нь одоо үзэл хандлагатай асар их нөхцөлдсөн одоо тохирсон гэх юм уу тий. Тэр нь юу байсан бэ гэсэн чинь үнэн өөрөө бидний өдөр тутмын энгийн зүйлүүдэд оршигдгоо гэдэг энэ агуулга байсан. Тэгээд үүнээс үндэслээд Дора Калф элсэн цэцлийг юу гэж үздсэн бэ гэхээр элсэн засал өөрөө бидний дотоод одоо тэр хүчээ сэрэх бясалгалын юм орон зай гэж илэрхийлсэн. Тэгэхээр тоглох явцдаа бид нар бясалгаж болох гэдэг байгаа байхгүй юу? Өөрөө өөртөө холбогдох тэрхүү одоо холбогч гүүрэн элсэн засал болдог. Юнгийн бас нэг тодорхойлолт байдаг. Тэр нь юу вэ гэхээр элсэн засал өөрөө бидний үл ухамсар болоод одоо ухамсар хоёрыг одоо холбогч гүүрэн юм аа гэж үздэг байдаг. Тэнгүүт Юнгийн онол гэдэг нь ерөнхийдөө архетипийн онолыг энд илүүтэй авч үздэг. Бид нарт одоо нөгөө ухамсар гэж байдагтай ижилхэн бид нарт үл ухамсарын хэсэг гэж байдаг. Тэр үл ухамсарт нь өөрөө бидний одоо илэрхийлэгдээг өөрөө ч ойлгоогүй. Тэдгээр одоо дурсамж, сэтгэл хөдлөл, мэдрэмж бүх зүйл агуулгаддаг гэдэг шүү дээ. Тэгэнгүүт энэ үл ухамсарт маань өөрөө ямар ч үг байдаггүй. Энэ өөрөө үгээр илэрхийлэгддэггүй. Буюу бүтэн нөгөө бэлэгдлэр энэ үл ухамсар маань илэрхийлэгддэг. За бэлэгдэл гэдэгт тэгвэл юуг аваад үзэх юм бэ гэхээр бидний зүгд байж болж байна. Бидний зурж байгаа зургууд байж болж байна. Ам дамжсан нөгөө үг яриа, үлгэр туйлсууд маань байж болж байна тий. За элсэн засалтай ингээд сонгоод байгаа эдгээр тоглоомууд болоод бүтээгээд байгаа энэ ертөнц маань ч гэсэн өөрөө нэг бэлэгдлээ гэж үздэг. Тэнгүүд энэхүү бэлэгдлүүдээр дамжуулаад үл ухамсарл өөрийгөө ерөнхийдөө илэрхийлдэг гэж үздэг. За тэнгүүд хүүхэд гэд үзэх юм бол ерөнхийдөө бидний ухамсарт байдал тэгж хөгжөөгүй байдаг учраас яг энэ үл ухамсарын хэсэгтээ одоо холбогдоход асар одоо амархан байдаг гэх юм уу? Бид нарын одоо насан туршидтай харьцуулах юм бол тэр олон нөгөө эсэргүүцэл тий тэр нь одоо бидний ухамсарын нөгөө хамгаалах механизм маань арай нөгөө сул байдаг учраас яг энэ одоо бэлэгдлээр дамжуулаад тэр үл ухамсарын хэсэгт нь асар юм богино хугацаанд өөрчлөлт нөлөө оруулах боломжтой байдаг. Би сая нөгөө тоглоом засал болон элсэн засал хоёрыг нэг гэд ойлгоцсон байсан байна. Энэ хоёрын ялгаа нь яг юу байсан бол? За Маргарет Лоуенфельд болохоор яг тийм элсэн засал одоо яг элс шиг хэлбэртэй хэрнээ тэр тоглоомыг анх гаргасан одоо зүгээр нэг юм саунд ингээд элс байлгаад тэгээд хажууд нь бас ингээ нэг жижиг фигуруудыг байлгаад тэгээд ингээд тоглоод байгаа шүү дээ тий. Тоглоом заслаас яг юугаараа ялгаатай вэ гэхээр яг хөө тоглоом засал сууртай хоёлаа л ингээд тоглоод байгаа боловч энэ элсэн засал зөвхөн элсэн ийм хайрцагт тий тэр хайрцагч өөрөө тодорхой ийм стандарт хэмжээтэй байгаа. Нөгөө нэг нүдний градусын хэмжээ гэдэг үү? Нүдний хүрээнд ерөөхдөө тохирсон хэмжээтэй байдаг. Тэгээд яагаад элсэн засал байгаад байгаа вэ гэхээр одоо Юнгийн онолд улаан номон дээр ч гэсэн ерөөхдөө байдаг. Хүний сэтгцийн олон давхаргууд дунд нь бас нэг юм элсэн ийм харанхуй ийм давхарга байдаг. Буюу тэнд нь нөгөө бидний яг ил гарахыг хүсдэг өөрөөсөө зүгтдэг бүх дурсамж бүх зүйлүүд тэнд байж байдаг. Нөгөө нэг төрлийн архетип шүү дээ. Нөгөө shadow гэдэг сүүдэр. Яг сүүдэр хэсэг байхгүй юу? Тэгэнгүүт элсэн заслаар дамжуулаад яг энэ сүүдэр хэсэг рүү шууд очиж болдог. Тэгэхээр нөгөө ухамсараар эхлээд нөгөө хүлийн зөвшөөрөөд ойлгоод ингээд тийшээ орох гэсээр байтал цаг хугацааны хувьд ч тэр асар их зүйл асар олон замыг тулах гэдэг байгаа байхгүй юу? Тэр элсэн засал маань өөрөө энэ бүх замыг маань богиносгож өгдөг. Дээрэс нь тэр үйл ухамсар хувьд болоод байгаа тэр процесс маань ерөнхийдөө нэг 8-аас 17 хоногийн дараа бидний энэ зан үйл
ил гарч ирдэг гэж үздэг. Энэ бас перспектив арга юм бас онцлог байна тий. Яг ухамсартайгаар одоо өөрчлөх тийм ерөөхдөө боломж. Дээрээс нь бас хүүхэд учраас илүү тийм ухамсаргүйгээ илүү тийм ойр тийм хамгаалахын эзэн ч гэсэн арай хөгжиж амжаагүй гэдэг утгаараа. За тэгвэл элсэн заслын тоглоомын заслын проектив одоо сэтгэл зүйн зөвлөгөөнд хэрэглэгддэг энэ хэрэглэгдэхүүнүүдийг сурахад ер нь хэр уддаг бол хэр хэцүү бол яаж анх та сурч ирсэн бэ? Одоо жишээ нь одоо хүүхэд ингээд тоглоод одоо үйл явц нь бол ингэж явдаг гэж байгаа шүү дээ. Сая таны нөгөө хэлсэнчлэн элсэн засал бол ингээд тэрэн дээр ингээд өөрийнхөө тоглоомыг ишүүлээд өөрийнхөө хэмжээний одоо ертөнцийг бүтээгээд тэн дээр нь та ерөөхдөө тоглож явах үйл явцыг ерөөхдөө ажиглаад асуулт асуугаад хэрвээ хүүхэд маань асуулт асуувал эргүүлж хариулаа. За тэгээд тэрийг нь ерөөхдөө анализ хийдэг гэж байгаа. Тэгээд хүүхдүүдийн тэгж тоглож байгаа тийм анализ хийхэд ийм хариулт байдгаа гэсэн тийм гарын авлага энэ төр ч юм уу байдгийн болов ийм тоглоомоор ингэж тоглож ивэл гэсэн үг гэдэг ч юм уу одоо тэрийг одоо яг яаж явагддаг юм бол За бэлэгдлээрээ бол яг сонгож байгаа тоглоом тус бүр маань өөр утгыг илэрхийлдэг. Дээрээс нь тухайн хүүхдийн одоо нөгөө тухайн одоо үндэсний соёломж байна. Тухайн гэр бүлийн бас нэг юм онцлогомж байна тий. Юу ер нь яг юу гэж хүртээд байгаа. Юунд ер нь яг ямар утгыг оноогоод байгаа. Тэр хэлбэрүүд нь эргээд яг элсэн заслын үед би тийм зүгээр ингээд нөгөө сууж идэг бол бас биш. Алхам тутамд нь тэнд нөгөө ажиглалтыг хийж идэг. Ямар тоглоомыг хизээн сонгосон хэрнээ хизээн хаана тавиад байна. Буцааж тавиад байна уу? Дахиад нөгөө элсэн хайрцагныхаа яг аль одоо хэмжээст нь тавиад байна гэдгээс их нэрийг юм биш тийм. Тэгэнгүүт маш олон төрлийн нөгөө тайлбар анализ хийгдэх шаардлагатай байдаг. Тэгэхээр тоглоом одоо элсэн заслыг ашиглахын тулд өмнө нь ярилцлагын маягаар тийм сэтгэл зүйн зөвлөгөөний үйл ажиллагаа явагдсан байх хэрэгтэй гэсэн үг үгүй юу? Тийм, тухайн хүүхэд маань ер нь өөрөө өөрийгөө илэрхийлэхэд бэлэн байна уу үгүй юу? Ер нь шууд ингээд яриад асуудалгүй ингээд өөрийгөө илэрхийлж байгаа хүүхэдтэй шууд заавал элсэн засал хийгээд авахгүй. Тийм. Ер нь ингээд нэг өөрөө өөрийгөө чинь илэрхийлэх хэрэгтэй. Өөрийн нэг юм орон зай гэдэг ийм мэдрэмж тухайн хүүхдэд хэрэгтэй байгаа тохиолдолд өөрөө өөрийгөө илүү сайн ойлгож иж эргээд өөрийгөө бусдад ойлгуулмаар байна шүү дээ. Одоо Монголд энэ тоглоомын засал одоо элсэн заслын аргууд хэр дэлгэрсэн байт юм бол? Элсэн заслын арга бол одоо нийтлээдгүй байд юм байлээ ер нь. Зөв. За тэгвэл одоо ингээд энэ сэдвийг ерөөдөө дуусгая. Тоглоом заслын арга ингээд дуусгая. За дараагийн асуулт маань ингэж байгаа. Одоо ирээдүйд хүүхдийн сэтгэл зүйчээр гүнзгийж сурах гэж байгаа ерөөдөө оюутан залууст өгөх таны зөвлөгөө юу гэж болох вэ? За манай Монголын хувьд бол ерөнхийдөө дандаа ерөнхий сэтгэл судлаар төгс өгдөг шүү дээ. За яг хөө нэмээд нөгөө боловсролын сэтгэл зүйч байгаа тусгай хэрэгцээт гэдгээр бас төгс өгдөг манай мобис тий. Бусдаар бол яг ингээд нөгөө яг наривчилж юусаа сургадаг учраас үнэхээр ингээд одоо чиглэлээ эрт ингээд сонгочих юм бол аль болох одоо гадагшаа яваад мэрэгжил эзэмшээд ирвэл бас зүгээр ахаа л гэж зөвлөмөр байна. За дараагийн асуултууд маань одоо нэг жоохон илүү тийм гүнзгий асуултууд руу гарч эхэлнэ. Одоо нийгэмд ерөөхдөө эцэг эхчүүдэд тулгардаг асуудлуудын талаар ерөөхдөө ярилцах гэж байна. За хамгийн ихний асуулт нь болохоор хүүхдүүд маань үг авахгүй байх юм аа. Өөдөөс ерөөсөө ингэж яриад тайлбарлаад хэлсэн үгийг маань ерөөсөө тоохгүй байх юм аа. Ийм үед яг яах хэрэгтэй вэ гэсэн бас эцэг эхчүүд бас байна. Энэ эцэг эхчүүд ерөөхдөө хүүхдтэйгээ яг яаж ажиллах хэрэгтэй бол хүүхд нь ерөөсөө ингэж үг авахгүй тоохгүй байх гэсэн үг л дээ. Одоо жишээ нь одоо анхаарал төвлөрөл илүү муу гэд одоо ингээд эцэг эхчүүд илүү тийм гүнзгийрч хөдөлж бодоод байгаа. Магадгүй манай хүүхдээ эдийн ичтэй юм биш байгаа гэсэн санаа зовсон бас эцэг эхчүүд бас байгаад байгаа. Тэгэхээр нөгөө сэтгэл судлалт гэх юм уу одоо нэг юм сонгомол дүлээрэл гэдэг нэг ойлголт байдаг шүү дээ. Хүмүүс сонсч байсан уу? Үгүй сонсч байгаа юм. Тэрний үе гэхээр хүүхдийг юусоо сонсохгүй байдаг бидний ихэндээ. Бид нар л яг юу хүсэж байгаагаа ингээд хэлээл тулгаал гэдэг. Эхэндээ тэр хүүхэд чинь нөгөө эцэг эхийн хэлээд байгаа тэр нэг зүйлд ингээд орохгүй хичээдэг. Хичээгээд байгааг нь ч нөгөө эцэг эхс хардаггүй.
Үргэлжил илүү гэдэг зүйлийг ингээд шаардаад байдаг. Үргэлжил тухайн хүүхэд яг юу хүсэж байгааг, тухайн хүүхэд яг юу илэрхийлж болох вэ гэдгийг анзаарч харахгүйгээр ийм л байх ёстой гэдгээр өөрөөр хэлэх юм бол дандаа нэг юм шаардлага тавиад байх тохиолдолд хүүхдэд илүүтэй ийм төрлийн асуудал үүсдэг юм шиг санагдав. Шаардлага тавих шалтгаан магадгүй бусад хүүхдүүдтэй харьцуулаад байгаа байж болох нь шүү дээ, тийм ээ. Энэ нэг зүйл нь дөнгөж тий. Тэнгүү тэрүүний цаана дахиад өчнөө олон зүйл байгаа байхгүй. Жишээ нь за миний үед бол ерөөсөө тий ээж аавын хэлснийг л ингээд дагаал багшийн хэлсэн л ингээд 100% үнэн зөв гээл тэгэл яваад ирсэн. Тэглээгээд надад муудсан юм алга. Тийм гэдэг зүйл. Тэгэнгүүт ээж аав энд яаж юм? Өөрийнхөө л туршлага, өөрийнхөө л харж байгаа үнцэг тэр ингээд зүгээр ингээд нэг савнаас нөгөө сав руу ингээд уудалж байгаа юм шиг хэлдэг байгаа. Гэтэл энэ хүүхдийн маань нөгөө өсөж байгаа орчин нь өөр. Тэгээ энэ хүүхд ч гэсэн бас өөр онцлогтой бас байж болно. Амьдарч байгаа нийгэм нь бас өөр болчихж байна тийм ээ. Олон зүйлүүдийг нөгөө нэг авч үздэггүй. Тэгэнгүүт бас яг ингээд бодоод үзэнгүүт ээж аав бас ингээд ээж аавыг буруутгаад авах айгүй хэцүү байдаг. Яагаад вэ гэхээр яг л ингээд нэг нийгмийн хувьд асар ялгаатай хоёр нийгэм яваад байгаа байхгүй. Бидний ээж аавуудын үед бидний үед ч гэсэн бас нэг тийм нэг юм үе байсан л ах тий. Одоо нийгмээсээ тухайн хүүхдийн хөгжилт нь ингээд санаа тавьдаг. Нийгмээрээ ингээд нэг л зүйлийн төлөө байдаг учраас ингээд дэмжлэг бас нийгмээс авч болдог байсан байгаа байхгүй. Одоо бидний нөгөө аав ээж ах эгч нарыг ингээд ярихаар нөгөө ээж аав нь ерөөсөө тэр хүүхдийг ингээд өдөр болгон хичээл номын хийлгээл ч юм уу ингээд исэн зүйл ерөөсөө байхгүй. Тухайн хүүхэд ямар нэг асуудалтай байсан ч гэсэн тухайн нийгмээс нь буюу ангийнх нь тэр багш нь тэр сургууль нь тэр хүүхдийг ингээд дэмждэг байсан бол одоо ерөөсөө тийм байдаггүй. Яг нөгөө хувь хүний орон зай, хувь хүн гэдэг рүү нөгөө илүүтэй чиглэлсэн учраас эцэг эхүүд ч гэсэн хүүхдээ яг ямархуу арга барилаар хүмүүжүүлэх ёстойгоо нэг юм ойлгохгүй нэг юм завсрын үе яваад байгаа юм шиг санагдаад. Одоо хүүхдэд одоо яг удамшиж байгаа тэр биологийн хүчин зүйлс нь одоо ерөөхдөө бол суурь нь болж өгч шүү тийм ээ. Хундаа нь болж өгч байна. Одоо тэн дээр яг хэрхэн ямар байшин барих вэ гэдэг нь нийгмээс одоо цаашаа илүү хамаарат явчих чинь тийм ээ. Иргэн тойрны хүмүүсүүдээс нь энэ дэр нөгөө Vygotsky-гийн нийгэм соёлын онолын илүү ороод эхэлж чинь тийм ээ. Ойрын хөгжлийн бүсч гэдэг ч юм уу хамгийн эхлээд одоо эцэг эх буюу анхдагч нийгмийн хүрээлэл нь анхдагч бүлгэнд хүүхдүүд хамгийн их төлөвлөнө. Эцэг эх асран хамгаалагчд нь хамгийн их төлөвлөнө. За дараа нь насны үечлэлээр яваад тэгэхээр сургуулийн нөлөөлнө, найз нөхдийн нөлөөлнө. За тэгээд оюутанд ах үед ингээд ангийнх нь нөлөөлнө. За тэгээд ажил дээр гарахаар ажлын орчин гэдэг одоо нийгмээс илүү ингээд илүү нөлөөлөл авч эхэлдэг болдог байх нь шүү тийм. Тэгэнгүүт энд яг юу өсч юу гэхээр өмнө нь бол одоо нөгөө ээж аавныг анзаарахгүй байсан ч гэсэн нөгөө ээж аавын өгч чадахгүй байгаа тэр нэг анхаарал халамж эсвэл хүүхэд нөгөө авмаар байгаа тэр нэг эрх чөлөө сэтгэл зүй хэрэгцээ юм нийгмээсээ ингээд авдаг байсан байгаа байхгүй юу. Одоо болохоор тэр нийгмээсээ тэгж авч чадахгүй байгаа хэлбэр. Яг л эцэг их нь тэнд нөгөө үргэлжийн дэвсэж өгжиж гадагшаа гарах хэрэгтэй байна. Гэтэл эцэг эхчүүд нөгөө яг өөрсдийнхөө сурснаар зүгээр ингээ гуйдаа л гэдэг хэлбэр. Өөр тэнд нөгөө яг сэтгэл зүйн хэрэгтэй гэдгийг нь жоохон нэг арай өөр утгаар ойлгох юм шиг. Тэгээ хүүхдүүд маань үг авахгүй байх, ингээд байна, тэгээд байна, хэлсэн үгийг маань таахгүй байна. Гэхээс илүү ингээд манай хүүхдийг юу хүсэж байгаа юм болоо гэдэг талаар нь илүү тухайн хүүхдийн яг онцлог болоо сэтгэл зүйн хэрэгцээ нэг юу байгаа гэдгийг нь. За тэгвэл одоо бас иймэрхүү асуудалтай хүүхдүүд байна. Ингээд одоо бид нар л иргэдэг асуудал гэж хардаг юм л та. Уурлахаараа тийм газар хорилж өнхөртэй өстэй нэр ойролдог. Олон хүний газар өстэй амар эцэг эхчүүд нь хэцүү байдаг тийм. Ийм хүүхдүүдийг яг яаж аргадаж тайвшруулах хэрэгтэй байдаг. Өстэй нэр одоо буруу эрхэлсэн хүүхд гэж монголчууд ингээд тийм ингээд үнэлгээ өгдөө шүү дээ тийм хүүхдтэй. Өстэй наад ч өстэй буруу эрхэлсэн хүүхд. Ийм хүүхдүүд дээр иргэдэг эцэг эхчүүд хэрхэн яаж аргадаж тайвшруулах хэрэгтэй гэдэг юм бол магадгүй одоо тухайн хүүхэд нэг юм онцгой хэрэгцээтэй л биш бол тий яг ийм тохиолдолд бол өөрөө тухайн хүүхдийн нөгөө хүмүүжлийн арга барилаас шууд хамаардаг. Хэдийх одоо дур зоргоороо өссөн буюу хэл хязгаарын ойлголтыг арай нөгөө бага хөгжүүлчихэж байгаа тохиолдолд яг ийм төрлийн асуудлууд үүсдэг. Тэгэхээр яг тухайн үед нь яг хүүхэд яг юу хүсэж байгаа вэ гэдгийг нь би ойлгоод байна.
гэдэг ойлгоод байгаа гэдэг энэ мэдрэмжийг хүүхдэд өгж иж хүүхэд нөгөө тайвширдаг. Хамгийн анхны одоо хийх алхам нь. Тэгэхгүй үгүй гэдэг би чадахгүй одоо юу гэдэг би чамд хэлээ үсттэй гэж явдаг шүү дээ. Ихгүйгээр нэгдүгээрт яг ойлгож гинэ гэдэг мэдрэмжээ өгнө. Хоёрдугаарт нь тухайн хүүхдийн нөгөө анхаарлыг нь өөр зүйл рүү одоо сарниулах арга хэмжээг авна. Гуравдугаарт тэр хүүхэдтэй шууд хэлбэрээр харилцана. Одоо үгүй гэдгээ илүү тодорхойгоор гэхдээ нөгөө уурлахгүйгээр ямар нэгэн сүр сэтгэлийн хөдлөлийг илэрхийлэхгүйгээр харилцах хэрэгтэй. Тэгвэл бид нар яадаг вэ гэхээр их хвчлэн нөгөө шууд тэр үнд нь стресстэй л шууд сөрөг хариу үйлдэл үзүүлээд байдаг. Тэгэхээр нөгөө хүүхэд ч гэсэн тэнд нөгөө бас нэг юм эсэргүүцэл үүсгэл ч юм уу аваад байгаа учраас тэгж нөгөө амархан болдоггүй гэх юм уу? Улам эсэргүүцлийн үдүүлж өгч байна шүү дээ. За тэгвэл дараагийн асуулт маань одоо үнэхээр үг авахгүй үед нь өөдөөс нь загнаж хашгичмаар үе байдаг. Гэхдээ энэ буруу гэдгийг мэдчихэж байгаа ч гэсэн яг яах вэ яг олохгүй юм хүүхдээ хэрхэн зүгээр хүмүүж өгөх вэ гэсэн байна. Тэгэхээр ингээ үг авахгүй үед ингээд загнаж хашгичих нь ерөөдөө одоо эцсийн аргал болж үлдээд шүү дээ. Эцэг эхчүүд хувьд бол яг ингийн буруу гэдгийг мэдчихэж байгаа ч гэсэн яг яах вэ олохгүй л гэж байгаа юм байна. Ийм хүмүүс дээр ерөөдөө яаж хэрхэн зүгээр хүмүүжүүлэх хэрэгтэй гэдэг юм бол үг авахгүй байна гэхээр дахиад нөгөө насны ялгаа амар чухал байгаа тань л та. Тэгэхээр энэ асуултанд дээр ч юм уу тий. Хэдэн насны хүүхэд вэ гэдгээсээ яаж харилцах вэ гэдэг нь ялгаатай байх гэдэг. Тэгэхээр аль болох одоо ярилцгал хэрэгтэй. Ерөөсөө яг юу гэсээд байгаа. Тийм энэ бүх асуудлуудыг ингээд хамгийн зөв шийдэх арга нь ярилцлах арга. Тэр дундаа сэтгэл хөдлөлөө төр хойшинд авч яагаад ярилцах арга юм байна шүү дээ. Ярин загнах, уурлах, зандрах гэхээс илүү сэтгэл хөдлөлөө төр ингээд харж яагаад ингээд хүүхдтэй ингээд нэг төвшөнд очиж байгаа тийм нүрийг харж байгаа. За ингээд ямар асуудал гэдэг ч юм уу илүү тийм ярилцах аргад л одоо эцэг эхчүүд суралцах хэрэгтэй болж байна тийм ээ. Тэгээд илүүтэй нөгөө нэг одоо тухайн хүүхдээ чи дандаа л гэдэг юм ерөнхий байдлаар хандах биш. Чиний яг энэ үйлдэлд аав нээж нь жоохон санаа зовоод байна. Эсвэл чиний энэ үйлдэл энэ сонголтыг ээж аав нь ер нь нэг жоохон таашахгүй байна. Миний хүүгийн хувьд те энэ нь яг ер нь яг ямар байгаад байгаа. Чи яагаад энийг ер нь хиймээр байгаа гэдэг. Гэт яг нөгөө хүүхдийнхээ өнцгөөс нь энийг хэлж ойлгох гэж үзнэ. Тэнгууд нөгөө хүүхд маань энэ нь яг ингэдэг байхгүй юу? Энэ нь яг энэ үед ингэхээр эн чинь ийм байгаад байдаг байхгүй юу? Гэт ингээд өөрийгөө ингээд нээлттэй ингээд гаргаад тавьдаг. Хүүхэд ер нь амьтан те би өөрөө ямар ч аюулгүй байна. Энийг яргаснараа би ямар нэг байдлаар буруутгахгүй байна, загнуулахгүй байна гэдэг энэ мэдрэмжийг авах үедээ л хүүхэд тэрийг ингэж гаргаж тавьдаг, ярьдаг, хэлдэг. Яг тэр мэдрэмжийг нь бид нэр үсгэж өгөх хэрэгтэй. Тэгжиж ярилцах хэрэгтэй. Хин яг ийм биш байгаад ах юм бол окей энэ талаар ярилцмаар байгаа шүү. Хизээ ярилцах вэ? Одоо ярилцвал яаж юм? Чи хизээ бэлэн юм шиг байна. Өөрөө бас тэрэндээ нөгөө бэлэн байх хэрэгтэй. Зөв. Би бол багтаа ингэж боддог гэсэн байхгүй юу? Би бол багийнхаа үйл явдлыг аль болох сайн санахыг хичээдэг. Ягаад тэгэхээр багаасаа ингэж хэрвээ би одоо эцэг эхчүүд одоо том хүмүүсийг ингэж боддог байсан л та. Том хүмүүс хүүхэд байж үдсэн байж иж яагаад хүүхдүүдийг ойлгодог юм болоо гэдэг ингэж боддог байсан байхгүй юу. Тэгээд энэ яг бодлоосоо сэргийлээд хэрвээ би том болвол эцэг их болвол хүүхэдтэй ерөөсөө илүү сайн ойлгохыг хичээнэ. Тэгээд ойлгохыг хичээхийн тулд аль болох бага насныхаа туршлагуудыг маш сайн санах хэрэгтэй гэж би тэгж дахин дотор бүр кодлдог гэсэн байхгүй юу. Энэ ерөнхийдөө хэр зөв арга байж болох вэ? Одоо гэхдээ яаж бодсон ингээд 10 жилээ төгсөөд ирэхээр бас мартдаг юм байлаа л дээ. Илүү амьдралд ингээд олон үйл явдал зэрэг ингээд дахиад одоо ирэхсэн ингээд мартдаг юм байлаа л дээ. Би бол тэгтээ багт бол тэгж боддог гэсэн. Бид нар нөгөө томрох тусам нийгмийн нөгөө хурд зөрөндөр байгаад штэ тийм хөгжлөө дагаад гэдэг шиг. Тэгвэл нөгөө хүүхэд байхдаа хамгийн их ойлгогдмоор байсан зүйл нь яг юу байсан бэ? Ээж аавдаа. Гингүүт. Энэ томчууд нөгөө өөрсдөө хүүхэд байж үтсэн хэрнээ яагаад намайг ойлгохгүй байгаа юм болоо? Би тэрийг амар гайхдаг байсан. Тий, гайхдаг байсан байгаад шүү дээ. Тий, энэ уг нь бол амар юм зүв бохгүй юу? Бид нар нөгөө хүүхэд байсан учраас хүүхдийг ойлгох хэрэгтэй.
тэрнээс биш хүүхэд таныг ойлгох хэсгүй. Яг тэгж л боддог гэсэн. Яагаад гэдэг учир шалтгаан нь юу юм бэ? Ерөөсөө эцэг ихтэй гомдолж исэн гомдлоос л үүдэлтэй юм шиг байна л та. Яагаад эцэг эхчүүд ингэж намайг ойлгохгүй ингээд миний өнцгөөс ерөөсөө харахгүй байгаа юм болоо. Өөрсдөө ингээд энэ туршлага нь өөрсдөнд нь байгаа байж ич. Яагаад ингээд миний өнцгөөс ерөөсөө харахгүй хүүхэд ямар байдаг бол гэдгийг авч үзэхгүй байгаа юм болоо гэсэн тийм гомдлоос л үүдэлтэй тийм бодол юм шиг л байна л та. Тэг яг нарийн учрыг нь бол ерөөсөө одоо бол санахгүй юм байна. Тэгэхээр эндээс зүгээр ерөнхийд нь ингээд үгнээд үзэхээр эцэгчүүд бид нар яг л одоо өөрсдийнхөө энэ нэг хөгжсөн том болцсон энэ оюун ухаанаараа юмыг харж дүгндэг. Тэгэнгүүт хүүхэд маань өөрөө яг л одоо цагтаа одоотой амьдарч байдаг. Тэр 6 настай хүүхэд 7 настай хүүхэд ерөөсөө ирээдүйд яах их гэдэг талаар ерөөсөө бодоогүй байж байдаг. Гэтэл эцэг эхчүүд маань яг л нөгөө чи одоо яг энэ чигээрээ ингэж байх юм бол яаж ирээдүйд ажилтай төрөлтэй айтайхан амьдрах юм гэдгийн шаардлагыг тавьдаг. Тэгээд яг энэ хооронд л яг нэг ийм зүрх үүсээд идэв юм болов уу? Тэгэхээр яг хүүхэд байхдаа та яг өнөөдөр магадгүй та нэг 6 настай хүүхэдтэй ямар нэг байдлаар юм ойлгуулах гэж хичээж ийн гэж бодъё л тоо. Тэгвэл та өнөөгийн ийм одоо нийгмийн нэг гишүүн тодорхой ингээд магадгүй 30 гарсан 40 гарсан энэ хүний оюун ухаанаар биш. Тэр 6 настай байхдаа та яг юу хүсдэг байсан? Та яг ямар байсан гэдгийг нэг бодоод үзэх юм бол хүүхдээ ойлгоход арай илүү төхөн байх юм болов уу? Тархины хөгжлийн хүрээнд бүр яригдаж эхэлж шít тийм ээ. Нөгөө хүүхдийн нөгөө prefrontal cortex буюу нөгөө тархины нөгөө урд хэсэг нь арай хөгжөөг байдаг. Тийм учраас юмсыг үр дагаврыг бодох, шалтгаан, учир шалтгааны холбоосыг бодох, энэ яд нэг надад хэрэгтэй юу үгүй юу гэдгийг ямарч бодох. Одоо бүр боломжгүй гэсэн үг. Биологийн боломжгүй. Эцэг эхчүүд харин бүр яг нэг талаас зөвлөлтөө ирээдүйд нэг талаар санаа зовж байгаа хэлбэр бол мөн. Тийм үү? Тэрийг нь ерөөсө буруутгахгүй, ерөөсө юу ч буруутгаагүй. Зүгээр нөгөө илүү ойлгохын тулд гэж байгаа. Тэгэхгүй бол одоо жишээл 6 настай хүүхэд чинь өөрөө нөгөө хөгжлийнх нь тоглоомоор дамжуулж юмыг ойлгодог тэр хөгжлийн үе шатнд дуусаагүй байж байгаа. Гэтэл одоо 8:30-аас 7:30-аас эхлээд 3 4 хүртэл хичээлдээ суудаг. Хараа дахиад даалгавраа хийгээд тэгээд унтах болдог. Гэтэл энэ хүүхдийн нөгөө амьдрах цаг байхгүй болчиход байгаа байхгүй. Амьдрангаа, тоглонгоо, хийцгүүрэнгээ ядаж жоохон уйдангаа тэнд өөрийгөө ч таниад, ертөнцийг ч таниад, тэндээс нэг юм пүк гэсэн нэг шин санаа олоод ингэж уг нь хүүхэд нөгөө бүтээлч байдлаараа хөгжмөр байгаа байхгүй. Гэтэл яг нэг юм ингэх хэвээр тэгэх хэвээр гэдэг нэг юм нийгмээс ирж байгаа дарамт шаардлагад хүүхдүүд тасар их нөгөө стресстэй байдаг. Тэгээ тэрнээс болоод одоо хичээл сургуультай сонирхолгүй болох, анхаарал нь төвлөрөхгүй байх, тэр болон асуудлууд ер нь үсээд байна уу гэж хардаг. Одоо би жишээ нь одоо ингэж бодож байгаа ч гэсэн ирээдүйд эцэг их болоод яг яах гэсгээ сайн мэдэхгүй л байна л да. Яг тухайн үед бол онл практик хоёр шал өөрөөдөг шиг. Одоо нэг юм сонирхолтой асуулт асууя. Одоо хичээлүүдийг ингээ үзэж байхад нэг ийм зүйл гарч ирдэг дээ. Бага насндаа ингээд травматай байсан ч юм уу тийм хүүхдүүд том болоод би хүүхдээ хизээж одоо ийм амьдрал үзүүлэхгүй дээ, би ийм хүн болохгүй дээ гэж боддог байсан хүүхдүүд том болоод яг тийм хүн болох магадлал өндөр байдаг. Одоо чинь яг экстрим жишээ авчил та. Одоо бага ахт нь цэгх нь арх уудаг тийм ээ. Аав нь арх уудаг ч юм уу. Тийм хүүхд ингээд том болоод хизээж аав шиг хүн болохгүй, өстой арх уухгүй ингээд архийг бүр чигшдэг хүн байсан хэрнээ том болоод өөрөө арх уудаг хүн болсон. Энэ нэг юутай холбоотой гэдэг юм бол хэлчихлээ. Ямар хүн асуулт вэ? Тий асуултаа жоохон өндөрлж хэлээ. Хариулах гэж оролдъё. Гэхдээ сүүл үед яг боддог гэсэн бодлоо. Одоо тэгдэг штэ. Одоо юунгийн онл, юунгийн хэлсэн өгөөт ч гэсэн байдаг тий. Бид нар нөгөө үйл ухамсарлахуд байгаа асуудлуудтайгаа нүүр тулахгүй болвол яадаг гэдэг үглээ. Дахин тэр одоо амьдрсаар л байх болно. Тэр сонголтуудыг хийсээр л авах. Ухамсаргүй дотор нуугдчихдаг тийм ээ. Тэгээд байнга гарч ирэх гээд дотроос нүдэд байдаг. Тий. Гэхдээ бид нар тэрийг хувь тавиланд гэж боддог. Гэтэл яг үүндээ хувь тавилан гэдэг байгаа зүйл маань өөрөө бидний сонголт байдаг. Тэр сонголт нь өөрөө би тэр үйл ухамсарлахуд биднэрт нөгөө кодлогдсон гэдэг байгаа тэдгээр зүйлүүд
тэг гаргаж нүүр тулж ийж тэнд ингээд нэг тавьж явуулах ёстой зүйл байвал тавьж явуулах хэрэгтэй байгаа даа шүү дээ тий. Тэгэхгүй бол нөгөө нэг таталцлынхаа хуулиар яг тэнд нэг юм танил байгаа зүйлээ л татаад байдаг гэж үздэг ш. Түлхэж доошоо ингээд дараад байх тусам тэр нь өөдөөс чинь улам ингэж хүчтэй түлхэх нь шүү дээ. Тэгэхээр тэрийг уг нь ингээд ил гаргах хэрэгтэй юм дээ. Аль болох илэрхийлэх хэрэгтэй. Тэгэнгүүт яг тэнд ингээд дараад байгаа тэр нэг асуудлын магадгүй нэг вибрац нагаад шүү дээ. Яг тэргээрээ л бид нар тэрийг татаад байдаг юм шиг. Яг үл ухамсарлын л гээд үтгэхээр өр нэг тиймэрхүү л тайлбар хийгдэт байдаг. Гэхдээ би бол яг энэ дээр амар тийм супер гоё тайлбарыг бол хэлж мэдэхгүй байна. Тийм. Психоанализийнх нь л илүү гоё тайлбарлаад байдаг л да. Психоанализын онол маань Фройд маань илүү их тайлбарладаг тийм. За одоо тэгвэл дараагийн асуулт бас нэг асуудлын талаар. Эцэг эхчүүд ихвчлээ одоо ингэж боддог болоод байна. Хүүхдүүдээ ингэж ADHD-тэй юм биш байгаа гэдэг талаар бодоод байна. Одоо энэ нь одоо насны үечлэлээр авч үзээ л да. Одоо жишээ нь сургуулийн бага насны үе буюу одоо 1-ээс за 5 дугаар анги хүртэл байлаа гэж үү. За 1-ээс 3 дугаар анги ч юм уу. 6-аас 9 настай хүүхд гэсэн үг тийм. Тэгээ ерөөсөө ингээ анхаарланд төвлөрөхгүй тогтож өгөхгүй маа ингээд анхаарал татмагчлалын тийм хэтгүүлтгүүндх тийм эмгэгтэй биш юм байгаа гэсэн санаа зовсон эцэг эхчүүд их болж байна. Одоо энэ талаар ерөөхдөө яавал яаж ADHD биш гэж үзэх вэ? Яг эмгэгээс ерөөхдөө ялгаж салгаж авч үзэх вэ? Одоо нийгэм хөгжихийн хэрээр хүний анхаарал ингээд улам л ингээд бүр анхаарал төвлөрөх хугацаа нь илүү тийм багасаад байна. Зориудын анхаарал гаргах тийм хугацаа нь илүү багасаад байна гэж үзээд байгаа. Одоо ингээд утаснаас ч бол тийм үү одоо ингээд reels бичлэгүүтэй улам л ингээд бичлэгнүүдийн хугацаа нь багассаар шүү дээ. Одоо илүү урт кино 2 цаг 3 цагийн урттай кинонууд хүмүүс үзэхэ болж эхэлж байна. Тэ утас аваад Facebook-ээр reel гүйлэхэд одоо 30 секундын орчим л reel байна. Тэр хооронд л ингээд хүмүүсэд анхаарал төвлөрдөг болчиход байгаа. Улам л илүү их багасаад байна. Тэрнтэй бас яг зэрэгцээд бас ингээд хүүхдүүдийн анхаарал нь багасаад хахаар эцэг эхчүүд улам илүү их санаа зовж эхэлж байна. Энэ талаар ярих юм бол ADHD болон анхаарал татмагших тэр эмгэг болон одоо энгийн тийм зүгээр наа чи энгийн үзэгдлээ гэдэг хоёрыг одоо яаж ялгаж салгах вэ? Яг тэр нөгөө ADHD-г яг уншилдаггүй учраас би бол одоо шууд бол хэлж чадахгүй. Тэгэхээр үнэхээр нөгөө ADHD-тэй юм шиг байгаад давхар бас нөгөө шинж тэмдгүүд нөгөө илтрээд боддоор бүр хичээл сургуулийн дүн одоо академик чадвар үзүүлэлт нь буураад байх юм бол та нөгөө цаг алдахгүй тулд яг ингээ оншилдог мэрэгжлийн хүнд нь одоо эмч нар стандарт ч юм уу тий онцлуулаад үзэх хэрэгтэй л гэж юу н зөвлөнө. Гэхдээ одоо нөгөө бүхэл хүмүүсийг бүхэл хүүхдүүдийг бид нар нөгөө ADHD-тэй л гээл оншилчих гол байдаг шүү дээ нийгмэд байгаа л тий. Тэгэхээр энэ нь яг нийтлэг одоо нэг 10 хүүхдийн дунд нь харьцуулаад үзэх юм бол тий тэндээс арай нэг онцгой илүү анхаарал татах үйс байгаад байгаа бол та зүгээр гадаан дээр онцлуулаад үзэх хэрэгтэй л гэдэг зөвлөгөө өгнө. Бусад хүүхдүүдтэй ерөөхдөө байнгын ингэж бас ажиллаж явах хэрэгтэй байх юм шүү дээ. Ерөнхийдөө одоо насных нь төвшнээс хамаарат ойролцоогоор ер нь хэдэн минут яг нэг зүйл дээр төвлөрж байна. Би бол байгахтаа бас анхаарал хэлээ докторгүй л байсан. Хичээлээ яг тогтож иж байгаа л нэг мэдсэн л ингэ шал өөр юм тоглоод ингэ явчихдаг ч юм уу. Тэгэнгүүт нөгөө талаасаа бас нөгөө нэг суур төгшүүрээсээ үүдээд хүүхэд төвлөрөхгүй байж бас болно. Ямар нэг бас арай өөрчлөлт хамс байдаг. Тэгэнгүүт төгшүүрийн шинж тэмдгүүд нэгээд гэх юм бол магадгүй одоо хүн сайн мэрэгч гэдэг юм уу. Өөр одоо нөгөө бие физиолог үйлдэлт нь илрээд байгаа тэр зүйлүүдийг нүдэнд ажиллахаар тийм зан үйл ажиллагдаж эхлэх юм шүү дээ. Байгаад байгаа бол тэр юм давхар ажиллаад үзэх хэрэгтэй. Тэгээд бас асар их үсээ зулгаадаг ч юм уу. Жижиг тийм нөгөө үйлдэлийг нь асар сайн ажиглаад хэрвээ энэ нь магадгүй 3-аас дээш санаа зовхоц зан үйл илрээд байгаа бол дээрэс нь энэ нь магадгүй сараас юм уу 3 сараас дээш хугацаанд бас ажиглагдсан бол та зүгээр орчлуулад үзэх хэрэгтэй л гэдэг. За ингээд ерөөхдөө асуултууд маань ч гэсэн дуусч байна. Подкастын маань хугацаа ч гэсэн нэлээд явсан байна. Тэгээд сүүлийн асуултаа асуугаад өндөрлөе гэж бодож байна. За сүүлийн асуулт нь болохоор таны хувьд эцэг эхчүүдэд өгөх зөвлөгөө. Эцэг эхчүүд хүүхдүүдээ сэтгэл зүйн байдлыг нь хэрхэн дэмжиж болох вэ? Хэрхэн суппортлох вэ? Хүүхдүүдтэйгээ хэрхэн харилцуул илүү зүгээр вэ гэсэн эцэг эхчүүдэд зөвлөгөө өгөх дуусгая гэж бодож байна. За тэгэхээр ерөнхийдөө манай дээр ирдэг хүүхдүүдийн маань эцэг эхчүүдэд одоо нийтлэг хэлдэг
зүйлэл ер нь бол хэлье. Мгм. Тэр нь яг сая ярьсанчлан тайлбарлах хүүхдээ нөгөө ойлгомдоо гэдэг итгэлийг л хүүхдэд өгөх хэрэгтэй. Хүүхдэд нөгөө буруу зүйл хийсэн ч бай, алдаа гаргасан ч бай, тий. Тэрөө буруу гэдгийг мэдчихсэн бол бид нар тэр зүйлийг уг нь хийхгүй шүү дээ тэр хүүхэд тий. Мгм. Тэгэхээр буруу зүйл хийчихлээ, алдчихлаа гэдэг дээр нь фокуслахгүйгээр дараагийн удаа тэгвэл хэрхэн яаж сайжруулах вэ хэдүүлээ. Хоёулаа гэдэг дээр очих юм бол хүүхэд нарай нөгөө өөрийгөө нээхэд магадгүй арай амар бах юм болов. Мгм. Эргээд алдаагаа ухаарсан ч гэсэн би дараагийн удаа арай илүү сайн байж чаднаа гэдэг нэг юм итгэл нь бас сайн байхыг хүсэх тэр нэг хүсэл нь магадгүй тэндээс төрөх юм болов. За тэгээ хүүхдээ сонсоол гэдэг байхгүй би өгөн сонсдог байхгүй хамаг юмгийн сонсдог гэж манай эцэг эхчүүд тэгдэг. Гэхдээ сонсноо гэдэг нь та ямар нэг шүүмж байхгүй. Та ямар нэг хүүхдийнхээ өмнөөс та тэр асуудлыг шийднэ гэдэг байгаа хэрэг юусоо биш. Аль эсвэл та зөвхөн өөрийнхөө дүгнэхийг хэлээд байгаа юм биш. Наа чи одоо уурлаад байгаа асуудал тэгээ юу байгаа гэдэг зүйлийг ярьдаг. Гэтэл тухайн хүүхдэд тэр нь тодорхой хэмжээнд дургуйцмээр байгаа учраас тэр уур гараад байгаа шүү дээ. Тэгэнгүүт яг юуг нь миний хүүхд дургуйцсан юм бэ гэд асуух юм бол арай өөр. Чи юундаа уурлаад байгаа? Наа чи юусоо уурлаад байгаа асуудал биш байна. Наад чи юусоо тийм хэцүү асуудал биш байхгүй юу гэж ярьдаг тий. Тэгэл энэ маань нөгөө та өөрийнхөө хувьд л тэр асуудлыг дүнчээд байгаа болохоос биш. Тэр хүүхдийн хувьд тэр хүүхдийн өнцгөөс тэр хүүхдийн хүлээж авч байгаагаар тэр нь асуудал байна штэ. Энэ хүүхдийн хувьд энэ хүнд байгаад байгаа юм байна, хэцүү байгаа юм байна гэдгийг нь та ойлгохгүйгээр өөрийнхөө дүгнээд тэгээд шийдэл хийгээд үйлдэл хийгээд дахаар тэр хүүхэд дахиад нөгөө ойлгогдоогүй гэдэг мэдрэмжээ авдаг. Хамаагүй угаасаа л ойлгохгүй юм биш үү гэдэг мэдрэмжээ авчдаг учраас юу ч байсан танд ярихгүй. За тэгээд дараагийн шат нь юу вэ гэхээр нөгөө хүүхэд угаасаа анханасаа ээж аваа ойлгохгүй гэдгийг мэдж байгаа учраас өөрийнхөө талаар тэгж их ярихгүй. Гэхдээ за ээж угаасаа л ингэн л их юмшин тэрийг нь ингэ сонсно. Тэр сонсдог нас ч гэсэн бас хязгаартай байдаг шүү. Тэгэхээр та одоо яг ер нь яг аль төвшөнд нь ингээ хүүхдтэйгээ харилцдаг бол би ер нь яг хэдэн төвшин хэдэн одоо шат ингэж ухарж ийж яг хүүхдтэйгээ зэрэгцэж очихоор байна гэдгээд нэг анзаараад үзээрэй. Тэгээд анх удаа л бид нөгөө ээж аваа болж байгаа тий. Таны хүүхэд ч гэсэн анх удаа л айлын том айлын дунд айлын бага байж үзэж байгаа. Тэр хин л суралцж байгаа гэдгийг аль аль талаасаа харуул зүгээр хаа. Зөв. Ерөөсөө л хүүхдтэй ярилцах нь л хамгийн сайн арга болж хэлж чинь тийм хэрнээ ярилцахдаа сонсохдоо нэг бүлэгцтэйгээр өөрийн техник альвалах нөгөө сэтгэл хөдлөлөө. Гэхдээ зарим тохиолдолд яг нөгөө өөрийнхөө ч гэсэн сэтгэл хөдлөлийг ингэж гаргах хэрэгцээ бас байдаг. Дандаа нөгөө ухамсараар дандаа нөгөө дүгнээд авахгүйгээр дүгнээд ахаар тэр хүүхэд чинь дахиад нөгөө мэдрэмж нь бас эхлэхтэй. Сэтгэл хөдлөлгүйгээр гэдгийг одоо робот шиг гэж бас ойлгож болохгүй байх нь шүү дээ. Тийм. Яг тэр сэтгэл хөдлөлгүй байх зүйлийг нэг тодорхой нэг зүйлүүдэд л ашиглана. Жишээлбэл нөгөө үгэнд орохгүй байгаа хүүхэд дээр. За ингээд манай сэтгэл зүйчийн зөвлөгөөг манаас сонсож байгаа эцэгчүүд маань хэрэгжүүлэх байх гэж бодож байна. За тэгээд подкастын маань ерөөдөө уламжлал байдаг. Сонсож байгаа сонсогч нараас хамгийн сүүлд одоо зочин оролцогч маань асуулт асуугаад дуусгадаг байна. За тэгээд таны өнөөдөр подкастыг маань сонсож байгаа сонсогч нараас асуух асуулт юу вэ? Та ер нь хүүхдээ хэрхэн сонсож ойлгодог бол өнөөдөр магадгүй тий нэг бодод үзээрэй. Ойлгохыг бас хэрэг оролддог бол оролдож байгаагаа боддоор бас хүүхдтэй хэрхэн яг ингээд харуулж илэрхийлж чаддаг бол. За тэгвэл арай эцэг их болж амжааг байгаа хүмүүсээс асуух асуулт тэгвэл эцэг их болж амжаагүй байгаа хүмүүстөө та өөрөө өөрийгөө хэрсээ ойлгодог вэ? Та өөрөө өөртөө ер нь хэр ойр хүн бэ? Хүн өөрөө өөртөө ойр байгаа юм уу? Өөрөө өөрийгөө ойлгодог бол бусад хүнийг нөгөө яаж ойлгох юм бол яавал ойлгох юм бол гэдэг асуултыг өөрөөсөө асуугаад тэнд нэг орон зай үсгэж чаддаг гэж. За ингээд эрхэм өдөд сонсогч нараа Мета подкастын 4-р дугаар инхүү өндөрлөж байна. Өнөөдрийн дугаарт сэтгэл зүйч
одоо жил амигч маань оролцлоо. За тэгээд дараагийн дугаараар бүгдээрээ уулзцгаая. Энэ удаагийн дугаарыг сонссон та бүхэндээ баярлалаа. Баярлалаа.